таксинд ингээд ланд 200 явчихдаг болох гэж. Харин тийм ээ. Анх нэг ширхэг 200-аар эхэлж исэн бол одоо ингээд бараг 20 гаруй болж шít. За хоёулаа чинь сүйд Монгол чартыг UB Cab дээр оролцсон баг тийм. За юу вэ? Хэлсэн санаа. За. За яриад ирсэн юм аа яаж чинь. Шууд ингээд эхэлчих юм. Тэгээ илүү чөлөөтэй тэгээд энэ хэрэглэгчд рүүгээ илүү те амин яг юу ийгээд юм хэрэглэгчд одоо ямар үнцэн бий болоод байна тэр талаараа хэлсэн. Тэгээ манай хэрэглэгч хоёр ч дээ. Нэг нь болохоор үдээс такси дуудаж байгаа үйлчлүүлэгч, нөгөө талдаа хэрэглэгч нь бол жолооч нар. Тэгээ энэ бол манай жолооч нарын үсгийн төв. Нэг цэгийн одоо цонх юм шинэ жолоочийн бүртгэл нь байна. Эндээс ингээд нэмэлт үйлчлэгээ одоо гэрээтэй одоо UB Cab дээр Unitel-ийн одоо жишээ багц гарцсан. Одоо тэр багцыг авах юм бол UB Cab-ийн жолоочийн аппликейшн дата нь үнэгүй байхгүй. Тэгээд шууд эндээс авчихна. Датаглаа гэдэг чинь татврын зөвлөх үйлчлэгийг авчихна. За. Хоршооны бүртгэл гэдэг. Хоршоо гэдэг нь одоо зөвтөлтэй өрүүлтэй хэрвээ машинтай. Манайх чинь аль аль нь явж байгаа шүү дээ. Хэрвээ зөвтөлтэй өрүүлтэй машинтай байх юм бол хоршоонд нэгдээд нэгдүрийн зөвшөөрөл аваад дугаарыг зарлтгүй тэгээ нэгдүрийг нэгээр тэгээд явах боломжтой болчихж байна. За тэр нь офистой нэг газ танилцчих тий. Энэ манай үйлчлэгчнүүд. За хэрэглэгчнэртэй одоо мэдээлэлд бол манайх ингээд Just Cab гэдэг үйлчлэг байгаа. За тэр нь бол юу аль нь яхав гэдэг. Тэгэхээр замын унаа гэдэг нь нөгөө буруу талдаа өрүүлтэй ч байсан, зөв талдаа өрүүлтэй ч байсан гэсэн ер нь бол унаа хэрэгтэй байна гэсэн. Just Cab гэдэг такси тарифаар явчихна. За стандарт такси гэхээр бизнесийг сонгоод зөв талдаа өрүүлтэй тийм шинэ явчихна. За комфорт гэхээр бид нар бол машины оны жоохон залуу тэгээд хэрэглэгчид нэг утасны цэнэглэгч тэ одоо нэг нэмэлт жоохон тоноглолтой гол нь бол цэвэр цэвэр байдлыг шаардаж байна. Тэгээ тийм үйлчлэг 2000 Black гэдэг XL гэдэг. За XL-ийн дотроо 6 хүн судалтай болоо. SUV нөгөө Jeep-ний ангиллал бас байна. Тэгээ ер нь бол ингээд такси гэдэг ойлголтыг бол бид нар ингээд төрөлжүүлээд ямар ч төрлийн машинаар хүн таксинд явж болно л гэж. За девелоперууд нь хаан сууд. Девелоперууд тийм. За энэ бол ингээд манай батлын хэсэг баг. Нэг хэсэг нь цайндаа орцсон баг шүү. Юм call center одоо нөгөө сайн нөгөө хэрэглэгч хоёр янз байдаг шүү дээ. Жолооч гэхээр жолоочны дүүрчдэг түүнээ жолооч нартайгаа манай сайн бүртгэлийн сургалтын ажиллагчид манай UB Cab дээр ажиллаж явчихдаг. Энд болохоор call center маань бид нар операторгүйгээр үйлчлэгээ үзүүлдэг шүү дээ. Одоо өдөртөө ингээд 20-30 мянган дуудлагыг ингээд дэгч операторгүйгээр аппликейшн зарцуулж одоо цацж байгаа байхгүй. Гэхдээ нөгөө хүмүүс маань одоо машин дээр мөрөгчүүл яах юм те. Эсвэл бол одоо бас нэг хэрэгцээ байна шүү дээ. Хүний оролцоо. Тэрнэр нь бол ингээд манай 24 цагаар операторын албан ажиллаж байна. Тэгээ яг хөө ер нь зөрчил гаргаж байгаа жолооч нар бол өдрөөс өдөр багасч байна. Бид нар яадаг гэхээр зөрчил гаргаж байгаа жолоочийг баяртай гэж хэлэхгүй. Шагнадыг сургалтанд суух хэрэгтэй шиг. Харилцааны сургалтанд суулгаад тэр ажлыг эндээс бидэртэй явуулсан. Девелоперууд инкубатор. Энэ гаднаас хүмүүс орохгүй. Тэгээд зөвхөн девелоперуудыг орчин. Энд девелопер. За. Иши санхүүгээр байна. Тайдээ цаа. Тийм. Манай девелоперууд энэ байдаг. Тэгээд биш бас нөгөө хамтлагч байгууллагууд энэ төр хүмүүс уулзаад явахаар дагуулж орж ирдэг. Манайхан нэг ингээ өөрсдөө Яагаад орж ирэхэд нэг зоопаркт байгаа шиг үзүүлчихээд дараа яг ямар зорилготой ингээд манайхан эндээ код өгчээд байж идэг. Тэгээд яг нөгөө ковидын үед бол ганц зогсохгүй байгаа. Нэгж бол девелопер. Эд нар бол өөрсдөө гатан юм таарцахгүй. Тэгээд нэг хэсэг нь бас гэрээсээ код биччихнэ. Тэг. Зөв яг энэ гэж явчихна. За энд манай сагуугийн алба байна. За манай. За. Сайн байцгаана уу? Нууцсан. Бүхний за энэ маа технологийн захирал золой. Бидний зөв үйлчлэг ер нь хоёр орсон. Яг энэ бизнес менежментийн баг нь бол тусдаа технологийн баг явчихдаг. Тэгээ манай технологийн баг ахлаа. Золой Мисорон компани үүсгэн байгуулагч UB Cab-ийн хамтран үүсгэн байгуулагч. Сайн золоо. Сайн.
За сонирсох юу байна? Нэг сүүлийн үед ямар бүтээгдэхүүн дээр ажиллаж байна? Тэр баг хамтолныхаа талаар танилцуулъя. За мэдээд сүүлийн үед нэлээд завгүй ажиллаж байна. Тэгээд ковид чарсан бид бол зайнаас ажилладаг юм салбарынхаа тэгээд өдөр тутамдаа шинэ бүтээгдэхүүн дээр тасралтгүй ажиллаж байна. Одоо хамгийн сүүлд бол бид нар жолооч талдаа лоялти бүрэн нэвтрүүлээд дууслаа. Одоо бол жолооч нар маань лоялти үйлчлэгнийхээ одоо бонус урамшууллаа явах боломжтой болсон. За одоо үүний дараагаар бол бид нар одоо хэрэглэгчийн лоялти дээр бас ажиллаж байна. За ер нь энэ оны сүүл ирэхэд бол бүрэн нэвтрээд дуусгах төлөвлөгөөтэй. За 9 сараас эхний холбоонд гараад явах төлөвлөгөөтэй. Хэрэглэгчд маань одоо бүтээгдэхүүн үйлчлэгийг авах тутам урамшуул эдэлдэг лоялти систем ажиллаж эхэлнэ гэсэн. За UBCAP аппликейшны ардталтыг хэдэн девелопер ажиллаж байна? 400 мянган хэрэглэгчдийг одоо найдвартай аппликейшнээр хангах юм л та. Тийм бид нар одоогоор бол Uber шиг 4-5 мянган девелопер гэдгээр ажиллахгүй байгаа нь боловч одоо бид нар цөөн хүчээр бас маш их хийхийг одоо зорж ажиллаж байна. Одоогоор бол 20 девелопертай тийм өргөчн талаар ажиллаж байна. За баярлалаа, амжилт хүсье. За тэгэл манайх эндээ Энэ амралтын хэсэг. амралтын голтлог ингээд даарч идэх юм лээ. Манай охтууд тенсний ширээ сая цэргийн баяраар авч гисэн. Тэгсэн чинь ингээд ширээ мөрөө болгоод доотооны бахан компьютерүүдэд тавьснаа доотооны ширээ болгочлаа. Гомдлоо. Хаяа даарц голтоо шидэл. Манайх бас тестийн ширээтэй. Цайны цагийнхаа дараагаас нь хоолой шингээг бас тоглож байна. Тоглохоор бас энэ доод аяг байж гомдлоо. Чинээ залууч үгүй нэг тоглохоор бас салахгүй учраас ер нь их богино зайд хүс гаргадаг тенсик зүгээр юм билээ тийм. За танаа өөрөөдөө танилцъя. За Яг технологи мэдээж бидний амьдралыг бол өдрөөс өдөрт өөрчилж шүү дээ. Бүхэл хэв маяг, амьдралын хэв маяг хизээ батлал ч одоо зургатан дээрээсээ кино шатар үзээл дээ. Бүх сүлүүд гарч байгаа киногоо нэг дор үзчихдэг. Тэрнээс биш ингээл нэг ахс өдөр аав нарын өдөртэй нэг хүүхдүүдэд дагуулаад нэг кино театрт очирлоо гэсэн бүхэл юм чинь ингээл хэм маяг өөрчлөгдөв. Тэгэл тэрний жишгээр олон юм өөрчилж байгаа жишгээр бид ч гэсэн өөрсдийнхөө салбартаа яг такси тээвэр транспортейшны салбартаа бол бид тэгэл одоо яг л дэлхийн бусад орнуудад өөрчилж байгаа хөгжлийг дотооддоо нэвтрүүлэхийг зорж байна. Яг бид нар шиг одоо жишээ нь мэдээж Монгол чат бас ингээд мөн хоорондын харилцаа холбооны бүхэл асуудлыг төлбөр тооцоо харилцаа холбооны асуудлыг шийдэх гэж зорж байгаатай адилхан. Бид нар ингээд олон энэ технологийн стартап сүүлийн одоо нэг одоо ойрын төгшүүдэд сүүлийн 4-5 жил ингээд маш өсөлттэйгээр олон салбарт өөрчлөлт хийгээ явж байгаа. Тэрний тэгтээ суурь нь бол юу болж байгаа гэхээр манай одоо бид бүтц одоо бидний бүхэл амьдралд энэ утсан дээр орж шүү дээ. Утсан дээр орж болох хэмээг бид оруулчих болж байна. Одоо нэг ажлын төдгөр өсгөлч юу гэхээр технологиг ажилуулж тэ. Өөрөөр хэлбэл ер нь технологи хөгжснөөр юу болж байгаа гэхээр ажлын байрыг багах болгож шүү дээ. Одоо маш олон хүн хүчээр эфорт зарцуулдаг байсан ажлыг л технологиор шийдэж чадсанараа одоо тухайн байгууллагуудад бол маш өндөр хэмжээний өсөлт ирээдүйг бий болгож чаддаг гэж харж байгаа юм л да. Тэгэхээр тэр ч утгаараа нөгөө девелоперуудын одоо жишг цалин хөлстэй тэр хүн чинь бол нэг мундаг девелопер одоо шинэ хийж байгаа ажил магадгүй 100 мянган нэг одоо жишээ ажлыг хөнгөвчлөх юм хийж үж байна л да. Тэгэхээр бол маш олон юм ирээдүйд өөрчлөх байна. технологич өөрөө хийлээ зарна. Тэгэхээр яг Монголын хэрэглэгчд өөрсдөө үндэсний энэ компаниудыг дэмжиж тэ UBCAP зам дээр зогсож такси барьдаг гэсэн тэр зам үйлийг өөрчлөөд яг энэ UBCAP аппликейшнээс бүгдээрээ хэрвээ таксигаа захиалдаг болчоод UBCAP аппликейшн дараагийн түвшинд юу гэх вэ? Дэлхийд гарах боломжийг харж байна. Энэ цаг хугацааны баримжаа бас өөрийнхөө үзэл бодлоо. Хэрэглэгчийн хувьд төрүүлсэн одоо чинь яг бидний хийж байгаа юмны жишгээр бол хизээ хүн гараа өргөж такси суудаггүй болох л гэж тийм. Энэ бол маш ойр үед байна. Одоо хэд нэг 3 жилийн дараа ч юм тийм. Бүгд л одоо энэ бол маш энгийн одоо хэрэглээ болох баг. Яагаад бид энэ тэтгэлтэй вэ гэхээр одоо зүгээр бидний хүүхдүүд нь шүү дээ. Зүгээр технологи гэдэг юм чинь зүгээр хэлт ороогүй жиж YouTube тийм өөрийнхөө үзэх туфта контент олоод үзэж
шүү дээ. Зургаттай холбоод чадчих шүү дээ. Тэгэхээр бол энэ угаасаа ингээд хүний юм ингээд нэг эрхтэн болчихж байгаа юм. Технологи, смартфон, энэ ухаалаг технологи гэдэг юм чинь. Тэгэхээр бол өсвөсөг үнэлүү ингээд явж байгаа. Хотодын зах зээл, Монголын зах зээл жижигхэн нүг жижигхэн шүү дээ. Бид нар бол одоо үнэхээр одоо дэлхий хааны явуулаа бид нар хааны явуулаа тий. Тэгээд нэг юм тогоондоо ирдэг бүгдөө одоо ингээл нэг дэлгүүр нэг ундагаа оргилдог та гэдэг нэг юм өөртөө өөр ундаа оруулж ирдэг ч гэх юм уу тэгээд нэг юм аюу жижиг шүү дээ бид чи өөрсдөө тэгээд одоо энэ нэг зах зээлийн эдийн засаг шилжээд 30 жил болоход Монгол гişнээ корпорац байгаа байлаа гişнээ тий одоо тухайн салбартаа өнөхөр дэлхийн хөгжлийг нэвтрүүлж чадж байгаа байлээ гэдэг тэр нь юу гэхээр тэр зах зээлээс хамаарат тий одоо хамаарат чинь ингээд удаан магадгүй ингээд чанартай байдаг шүү дээ одоо үндэсний үйлдвэрлэхээр л марж ингээд шүүмжлээл те чанар муутай байл үнэтэй тайлбар гэдэг. Технологийн салбарт бол тийм биш. Ер нь бол бид нэр энэ Монголдо бол бүгдөө инвестмент инкубатор гэдэг шиг тест хийгээд бүгдөө нийлээд гарах хэрэгтэй. Тэ энэ 8 тэрбумны зах зээл рүү гарах хэрэгтэй те. Тийм чадамж бол байна уу гэвэл үнэхээр инженеруудын чадамж байна. Одоо гол нь биднэрт өөрсдөө зохион байгуулалт маш сайн болоод нэг юм маш сайн дэмжиж монголчууд ч гэсэн бие биенийгаа ухаалan дэмжих хэрэгтэй. Яг дотоодын яг энэ одоо орц үрэхээр яваад гарч ирээ тодорхой үр дүн гаргаж байгаа энэ технологийн компаниудаа одоо бид нар бол сонгож хэрэглээд тэгж чадах юм бол бид нар өнөөдөр бол өргөдөлтэй биш та яг нэг нүгэлэхэд одоо 100 жилийн улсынхаа авааг тэмдэглэхдээ яана одоо улс нь 10 тэрбум төгрөгийн зардал гаргаж чижгэнэ. Гэлтэмж тусгаар улс 100 жилдээ 10 тэрбум гэдэг чинь хэдийн те нэг 4 сая доллар 5 сая доллар гэдэг тэгэл улсын одоо 100 жилийн төрсөн өдрөө тэмдэглэж шүү дээ. Тэгсэн чинь тэгээ 3 сая хүн тэмдэглэж байгаа юм дээр тийм зардал гаргах халаглаа гэлтэй. Тийм жижиг л байгаа байхгүй Монголын. Тэгэхэд технологийн салбар түрүүнийсэн инженерүүд маань маш олон хүний одоо хүчээр хийх ажлыг тэ хөнгөвчлөлтөд хүний одоо технологиор шийдэж чаддаг тэр хүмүүсийг ч өртөг гэхэл зараг одоо ч нэг манай монголчуудаас ч гэсэн ажиллаж байгаа одоо шинэ жилдээ 600 мянган долларын цалин авдаг гэхэд бараг 10 инженерийн цалин манай улсын баяр наадмын төсөвтөд эзэхэд байгаа байхгүй тийм. Тэгэхээр ер нь бол том харж том одоо яг ингээд мөрөөдчтэй тэр нь бүр зорилго болж чадах салбар болвол тэр Монголын эдийн засаг зах зээлээс үл хамаас гарч чадах салбар бол ялчгүй технологи. Тэгэхээр ер нь бол том утгагүй Монголоос тэ одоо өстой тэр unicorn гэж компани төрөх байх тийм. Тэр бол асуудалгүй л гэж бодож байна. Бид нар эндээ инкубатор тестээ маш сайн хийгээл тийм өстой гарах хэрэгтэй бид ч гэсэн ойрын бас нэг хөгжлийн төвшин одоо дэд бүтцийн хөгжил ойролцоосоо бол UbiCab-ийн хөлбөрийг гаргах гал төлөвчлөг. Техник технологи нь хүний амьдралыг хөнгөвчлөх, хурдасгах гол зорилготой. Та одоо такси үйлчлэгээ авахдаа зам дээр гараа өргөж зогсохгүй, ганц апаар, баталгаатай, хурдтай, цэвэрхэн, найдвартай такси дуудаж, мөн хамгийн хэлбэр Universal Payment болох Монгол чатаар төлбөрөө төлөөрэй. Одоо ఇలా таксигаа дуудаад манай офис руу явна. За танах 4 замд юу? Тийм 4 зам. Би чамд гоё юм үзүүлэх юм. За. Хоёлоо такси. Чи юу унаатай байна уу? Ер нь. Чи унаа байхгүй байгаа. UbiCab-аар такси унааж байна. Кабер явж байгаа. Монгол чатаар төлбөр тооцоо хийдэг болсон. Баян ашиглаж шалтгаантай болсон. За. Одоо ингэж байгаа байхгүй. За JustCab гэхээр аль нь ч яах вэ гээд. За Comfort, замын унаа Black гээд сая шинэ үйлчлэг нэмэгдсэн XL тэр дотор ингээд Jeep гэж сонгоод Jeep дуусчихлаа. Хоёул Jeep явах. Такси Километр нийтэх үү? километр нь 4000 гар. 4000 гар. Тэгэхээр хэрвээ 2 чи хэдэн оны хамгийн лаг машин ямар машин? За одоо гайгүй явж байгаа 21 оны 200-ууд явж байгаа. Гэхдээ хүмүүс 4000 гэхээр 4000 гэж ойлгоод байгаа байхгүй. Машины нэгт явж байгаа. Дээр нэг жолоочтой байсан. Жолоочийн зээл жолоочтой машин тэгээ 1 км-ийн 4000-аар түрээсэн гэсэн үг шүү дээ. Чи ч одоо машин гэнэ. Машина зараад 7 жил болж шүү дээ. 7 жил. Тийм. Ер нь Улаанбаатар энэ чинь яг UbiCab-тай холбогдохоор UbiCab одоо хүмүүс ярихад такситэй юм чинь гэж. Тэрнээс хүмүүс зарцсан юм. Ер нь эдийн засгийн бодсон ч гэсэн чичээл утгагүй ирлээ байхгүй. Одоо машинтай байна. Оо ирчлээ шүү. За за.
За хоёулаа чинь зүйл Монгол чартыг UB Cap дээр хаалцсан баг тий. Аа. Ашиглаж үзв. Одоо л үзсэн тий. Тийм. Би болоо байн ашиглаж байна шүү дээ. Дэлгүүр хат одоо таньж одоо манлайлж одоо Чи бас байн ашиглаж. Чи бас байн ашиглаж. дэлгүүр ах одоо. Монгол чатыг ус өссөн үсэг хэрэглэх юм билээ. Би нөгөө CU-д ороод биш нөгөө карт баг хэрэглэхгүй болсон. Тэгээ нөгөө карт уншихгүй. Тэгээд танахыг дэмждэг юм билээ шүү дээ тий. CU дээр. Тэгэхээр би танаа одоо wallet-ыг топ ап хийж CU-гээс картгүй манивт болол худалдаа авалт хийж чадах юм билээ шүү дээ. Дээрээс нь нэг сонноос саяхан Universal Payment гэдэг үйлчлэг гаргасан. Тэр нь болохоор Coupay, Social Pay гэх мэтчил нөгөө дижитал төлбөр тооцоонуудыг бүгдийг манай аппликейшнээр төлж болно. Окей. Ийм гоё юм болсон. Тийм. UB Cap шалгаахгүй. Тий. Одоо бүх wallet-ууд байна. Юунуудын юу бид нар холбоцсон. Гэтэ танах бол давуу нэг хуваараар уншиж чадах шиг байна тий. Энэ бол нийтдээ 150 мянган цэг байна. Social Pay, Coupay гэдэг өмнө байсан уламжлалт үйлчлэг. Өмнө гарцсан байсан үйлчлэгнүүдийг бид нэр спорт дэмждэг болоод эхэлж байгаа. Одоо нэг болмоор байгаа маа тий. Тэгэхээр одоо ингээд бүгд өөр өөр стандартын QR-тай болоод нөгөө бүгдээрээ өөрсдөө аппликейшн дээр бүгдээрээ тусдаа QR-тай ингээд явдаг гэсэн бол одоо бид нэр бас илүү манлайл гаргаад тэгээд Монголда анх удаа яг юм төлбөр тооцооны хэрэгслүүдийг нэгтгэж байгаа. Тийм манлайл гаргасан. ингээ аялгасч байгаа. Төлбөр төлөх гээд тэгээд төлбөрийн эрсдлүүд ингээ явж байгаа. Банкуудын бүх юм. За Монгол чат маань ингээ ороод цаа ингээд нэг хөвлөх нөөцөдөрөнгүүд төлөх гээд. За энэ чинь ой байж байгаа. Наачлаа. Ямар өвтэй. Юрт ингээд болоо. Hej. Widzieliśmy się. Hej, kurczę, macie. Chodź, Jezus. Зүгтэлсэх юм шүү дээ. Харин тийм шүү. Сони юутай. Тайван сайхан. Та идээр сони их байх шүү дээ. Оо. Бужинал ш. Тэчгс ус шалгаагүй асал доодор л маягэл. Одоо дөнгөж нэг ковид мовид гэл нэгдэл арайлгайг болчихсон. Аха. Баримт төвдөг болсонсноо. Тэ. Уул нь ихгүй их төлөвсөн юм уу тэгээд аюу их чимглэр ажилтаа байна. Тэрний үхэ технологийн гэхээс илүү яг баримтаа бид үүсгэж байгаа. Жолооч нарын чинь татвар төлөх болгоно гэдэг чи. Боо. Тэгэл явсаар гарлаа л та. Баримт үүсгэж болчихлоо. Захимаар тэ. Cool. Тооцоо минь одоо орлого одоо би камер олоод байгаа ч гэсэн баримтаар болгочихгүй болов. Банкнд дээр банк гэж зөвхөхгүй байж таа. Гэвчлэнгээр ингээл юм байсан болов да. Бид нар зөвхөн өөрсдөө одоо бүтээгдэхүүн гэхээс жолооч илүү олон сонголт болж байна. Cool. Манайх ч одоо Монгол чатаар төлдөг болсон тий. Чиглэлтэй сайн тий. Тэнгүүд одоо баримтыг нь бас хамтдаа явуулчих болно гэсэн шүү дээ. Бид бол тий. Монгол чат сая буяа дээр би төлж үзсэн. Анх удаа. Тий. Ер нь бол зайшгүй хэрэглэх шаардлага гараад ирсэн. Манайх ч одоо бүх QR-ыг уншдаг болчихсон шүү дээ. Universal Payment. Universal Payment. Coupay-ийг уншиж болчих юм тий. PTP-ийг уншиж болчих. Social Pay-ийг уншиж чинь. Тийм ба. Одоо Menu Pay гэдэг байдаг шүү дээ. Withdrawal Proctor тэрийг бас. Ер нь ингээд нэг стандарттай болчихвол их зүгээр байгаа тийм. Харин Та дээр өөр payment-ээс өөр ямар бид нар одоо зээл оруулах гэдэг нь 100 мянган зээл. Тэгээ ямар нэгэн шалгуур уу тий одоо хүүгүү тийм зээл байна. Зүгээр Монгол банкн дээр ямар нэгэн хараг бүртгүүлгүй байхад шууд өгч. одоо Монгол чартыг бид нар payment-ийг холбоцсон юм чинь таксины мөнгөгүй санаа зовхгүй юм байна тийм шүү дээ. Зээл аваад тасчих юм шүү дээ. Монгол чарт бол сурталчилгаа мөрчлөө гүндэг. Одоо бид нар бол тэгэл хэлдэг шүү дээ. Та нар энэ аппуудын юмнаас тотохгүй шүү гэж. Бид нар чинь хичээгэл байгаа. Танаа хөгжүүлэлтийн за payment байх шиг байна тийм. Шийдэгдчихэж байна. Universal payment болчихж байна. Зээлийн 100 мянган рүүчгээд хачиж байгаа юм байна. Тэгэхээр энэ мерчант одоо манайш нэг хэрэглэгч шүү дээ. Мерчантууд бол энэ ч давхар боломж болоод байна. Өөр одоо
сонирм сайхан юу байдаг. Одоо харин крипто болоо бид нэр орох гэдэг. За. Комплекс гэдэг бид крипто арилжааны газартай хамтраад нэг бүтээгдэхүүн гаргах гэж байна. Тэр нь яг уу гэхээр Монгол чат дотроосоо шууд тэр комплексийн аккаунтаа цэнгэлээд тэрийг мөнгө боломжтой бол. Зөв бүрөө. Тэгэхээр одоо нөгөө өмнө нь нөгөө гадны сайт руу яагаад нэг олон улсын тархинаар тэр бол бүр байлгүй гэсэн. Баргийн 7 хоногт орохоор суу. Тийм. Тэгэл одоо нөгөө алсын ирээдүйч ойртой л юм да тийм. Тэгээд хоёулаа ганц цогч уу? Чамтай юу? Сая гаруй хүнтэй их хотын соёлтой иргэн та өдөр тутмын өсрөнгүй хөгжиж байгаа технологийн соёлыг өөрийн амьдралдаа усаагаар мэд шингээгээрэй. Бид таны замын ханд төлбөр тооцооны универсал шийдэл байх болно. UBCAD Монгол чат хүргэлж хамтдаа.